Ангидан шинээр шилжиж исэн хүүхэд үнэндээ чамайг нууцаар террористуудаас хамгаалахад томилогдсон элит цэрэг байвал яах вэ? Сагара Соске бол Митл гэх терроризмтай тэмцэх байгууллагад ажилладаг өсвөр насны төлөөч. Түүний хамгийн сүүлчийн даалгавар бол ахлах сургууль шилжин Чидори Канамыг хамгаалах. Гэтэл Соскед нэг том асуудал бий. Багаасаа дайны талбар төссөн тэрээр дайн байлдааны тухай бүхнийг мэдэгч энгийн амьдралын талаар юу ч мэдэхгүй. Тиймдээ ч өдөр тутмын энгийн явдлуудыг аюул занд хийх хэмээн андуурч сургуулийг байлдааны талбар болон хуургаж Канамыг ч уурлуулж өгнө. Канами ч ихэндээ Соскегийн энэ үйлдэлүүдийг тисэж чадахгүй байсан ч түүнийг хулгайлахаас завдаж буй этгээдүүдийг хасны дараа Соскегийн байнгын хасталт нь тийм ч утгагүй зүйл биш байсныг ойлгодог. Мелиса Мао, Курт Вебер зэрэг холбоотнуудынхаа хамтаа Соске Канамыг хамгаалах бөгөөд Канами ч өөрийгөө бүхэл бүтэн хотыг сүрүүлэх чадвартай Армслев гэх мэт одоогийн технологиор хийж чадхааргүй хамаагүй түвшилттэй хар технологиг бүтээх чадвартай Whispered болохоо олж мэднэ. Гато Шожи болон Шигедоужигийн зохиолоос сэдвэлсэн Full Metal Panic 10-10 Соске энгийн бүхний цэргийн ажиллагаа шиг хүлээж авч байгаа хөхтөө өдөр тутмын сургуулийн амьдралыг харуулдаг Full Metal Panic Fumofu-г үзгээ мартаазай. Өдөр бүр нэг аним.